За би эдгэрлийн өргөөнийхөө хүүхдийн хөтөлбөр хариуцсан менежер Бодмоо агштайгаа уулзаад байна. Тэгээ Бодмоо агш маань эдгэрлийн өргөөний хүүхдийн хөтөлбөрийг хариуцаж хөгжүүлэлт хийж байгаа. За тэгээ саяны уулзсан олон хүүхдүүд, багш нар тэр анги танхим энэ бүх үйл ажиллагааг хариуцсан манай эдгэрлийн өргөөний менежер байгаа. Тэгээд энэ хүүхдийн хөтөлбөр юу нь яагаад нийгэмд хүүхдүүдэд хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг эхлээд танаас асуумаар байна. За тэгэхээр яагаад энэ хөтөлбөрийг хийсэн бэ гэхээр бас л одоо таны зөвлөгөөгөөр хийсэн те анх эхлүүлэхдээ. За яагаад хийсэн бэ гэхээр манай яг энэ өргөөн дээр маань ирж байгаа томчуудын яг сэтгэл зүйн асуудлууд нь тийм ээ одоо энэ өвчлөл эдгээр асуудлууд нь болохоор яалтчгүй яг өсвөр наснд нь бага наснд нь ингээд очиод идэг. Тэр үед авсан сэтгэл зүйн гэмтэл тийм ээ одоо асуудлууд нь эдгээр хүмүүс том болоод одоо өвчин болоод илрээд байгаа. Тэгээд эндээс үндслээд ер нь бид нар хүүхдүүдэд өрсөн сэргийлээд ирээдүйд нь амжилттай, өөртөө итгэлтэй ийм сайхан хүмүүс болгохын тулд одоо хүүхэд наснд нь ялангуяа өсвөр наснд нь хүүхдүүдийн сэтгэл зүйг бид нар одоо өөрөөг нь таньж тийм ээ сэтгэл зүгээ удирддаг ийм сэтгэлийн хаттай хүүхдүүд бэлдэх юм байна гэсэн ийм зорилгоор анх энийг боловсруулсан. Тийм, ерөөсөл юу яагаад байгаа юм л та. Би бол хүн болгоноос л энийг олж хараа штэ. Чи байнга зовлон асуудалд сонсож байгаа хүн чинь тэгэл шалтгаан хизээ хаанаас үүсч вэ гэх хөөхөр хүүхднээс дээр нь очдог. Одоо 10 хорт хавдартай хүнийг энд суулгаж агаад яагаад энэ хүн хорт хавдар тусах их үндэс хаанаас үүсч вэ гэх хөөх юм бол 10 хүүхднээс дээр очдог. Тэгэхээр одоо бид нар хүүхд рүү чиглэсэн хөтөлбөр хийхээс өөр аргагүй байна. Угаасаа манайхаа ингээд нөгөө эдгэрлийн тасгалж уул сэтгэлийн шийдэл суусан хүн болгон өөрийнхөө сэтгэл зүг жоох ойлгоод эхлэнгүүт л би чи хүүхэд маань тэнд тест одоо баахан хүүхдийн сэтгэлийн шарах блок тарамаа өгсөн юм биш үү? Энийг одоо яах вэ гэдэг байхгүй. Тэгээд тэрийн засч өгье гэдэл ингээл тэрэн дээр нь бас ажлыг гээл ингээл хүүхдийн хөтөлбөрийг эхлүүлсэн л дээ. Тэгээд багаас нь хүүхдийг ингээд засчих юм бол ирээдүйн гэрэлтэй болно. Ирээдүйн өвчнгүй болно. Ирээдүйн амжилттай, аз жаргалтай, эд баялагтай, сайн сайхан амьдрах бүх нөхцөл хүн болох багаас хаан гэдэг шиг л одоо хүн болох баг дээр нь бид нэр засч авмаар байна гэж хэлэнийг эхлүүлсэн л дээ. Тэгээ та одоо ингээд хэсэг хугацаанд ямар ч байсан туршаад одоо нэг юм амжилт гаргаж чадлаа шүү дээ, тий? Хэсэг хүүхдүүдийг би бол одоо маш их баярлсан шүү дээ. Дээр тэр хүүхдүүдийн амжилтыг сонсоод үнэхээр маш олон хүүхдүүдийг бид нэр ирээдүйд магадгүй хүнд өвчин тусах эрсдлээс нь аварсан байгаа. Магадгүй бүр өштэй хүн алах эрсдлээс нь аварсан байж болохоор үр дүнгууд дээр байлээ шүү дээ, тий? Тийм хүүхдийн зураг зурчаад нэг өөрийг нь дээрлэгдэх хүүхдүүдийг би ингээд алмаар байна гэдэг ингээд бүр ингээд балаараа цоолоод ингээд утгалмаар байна гэдэг л шүү дээ. Тэгэхээр хүүхдийн зүрх сэтгэлд тийм ийм хүчирхийллийн мэдрэмж сэтгэл нуугдаад явж ирснийг нь бид нар засч өгöd ирээдүйд тийм аюултай үзэгдэл болохгүй байх сайхан чанарыг бий болгож өгвөл байгаа нэг юм гоё үр дүн гарсан л байна л та. Тэгээл энд чинь сэтгэл готролтой хүүхдүүд байна. Янз бүрийн хүүхдүүд байна. Тэгээ энэ бүгдэд ингээд нэг хэсэг хугацаанд ажиллаад үр дүнгийг үзэхээр танд нэг юм ямар сэтгэл ер нь ингмээр юм байна. Бид нэр ингэж ажилласан гэдэг нэг юм сэтгэлүүдээс хаваалцаад өгч. За тэгэхээр манайх 6-аас 10 нас гээд номон терапи гээд хүүхдүүдэд төрөлжүүлсэн байгаа насаар нь. Яагад гэвэл нөгөө одоо хүүхдүүдийн чинь нас идэхгүй онцлог нь өөр тийм ээ насандаа өөр байгаа. Тэгээ 6-аас 10 насны хүүхдүүд гээд тусдаа 11-ээс 14 наснаас тусдаа ийм хөтөлбөр хэрэгжүүлсэн 2 өөр арга зүйтэй. За тэгээд ингээд явж хахад нөгөө ер нь бол манай нийгэмд одоо ингээд бид нар чинь бүгдээрээ л хүүхдүүдээ ер нь онц сайн сурвал тийм ээ энэ л одоо онцлог сурвал ер нь амжилттай байна тий энэ хүүхэд сайн явна гэж ингэж бодоод идэг. Тэгтэл одоо яг энэ хүүхдүүдийн өөрсдийнх нь нас идэхгүй онцлог нь ч тэр яг өсвөр наснд чинь нөгөө хүүхдийн шийдвэр гаргах тэр тарих тийм ээ логик тарих нь хөгжөөгүй байдаг. Тэгээд бас нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмжийн тарих хамгийн өндөр зэгтээ хөгжсөн байдаг. Тэгэхээр нөгөө ээж аавд ирэл хэлдэг л дээ. Хаста манай хүүхдэл болохгүй байна. Ерөөсөө маш их ууртай байна, үг сонсохгүй байна. Нэг хэлүүлэхгүй бүр маш олон хэлүүлжээж. Тэгээ сонсохгүй байгаа мó гэхээр сонсогдохоор чанга хэлдэг гэдэг аахгүй. Тэгэхээр тэр хүүхд яагаад вэ гэхээр тэр нөгөө би сэтгэхгүй онцлог нь байна. Тийм ээ шилжилтийн насан дээрээ байна. Тэгэхээр тэнд маш олон өөрчлөлт даавар явагддаг. Энэ насан дээр. Тэгээ тэрийг нөгөө ээж аавд ойлгохгүй
ингээл ерөөс хүүхдэл болохгүй байна. Манай хүүхдэл ерөөсөө их ууртай болоод байна гэд ингээд идэг. Тэгэхээр тэрэн дээр яг тохирсон ийм хүүхдтэйгээ харилцах бас аргачлалууд байна. Тийм ээ, тэр нас идэхгүй онцлогийг бас ээж аавд ихэнх нь мэдэхгүй байна. Эннээсээ болоод нөгөө хүүхдтэйгээ улам тэр бол зан аашийн асуудал биш болчиход байгаа байхгүй. Тийм ээ, тэр сэтгэл хөдлөл мэдрэмжээ удирдах чадахгүй, тэр чадваргүй гэсээ болоод байгаа гэж ингэж харагдсан. За тэгээ хүүхдүүдэд маш олон хурдан өөрчлөлт гарсан. Одоо манай дээр чинь цогц хөтөлбөр хэрэгждэг. Ганцхан бид нар сэтгэл зүй ярьдаггүй. Тийм ээ, тухайн хүүхдийн тэр нас идэхгүй онцлогтод тохируулаад тарих яаж ажилдгийг, тарих зүрх унтраад яаж одоо тэр нь үр дүнд хүрэх юм ч гэдэг юм уу. Ингээд бид нар маш олон судалгаан дээр үндэслээд энэ хөтөлбөр бас хэрэгжүүлдэг аргачлаа ч гэсэн тэгж боловсруулсан. За тэгэнгүүт сэтгэл зүгээ удирдах сурахаар хүүхэд аанда нөгөө ингээд 50 хамглан болоод тэгэнгүүт нөгөө логик тарих, шийдвэр гаргах тарих нь идэвхтэй ажиллаад ингээд хичээлдээ ч дуртай болж байгаа байхгүй сүултээ хүүхдүүд. Тэгэхээр одоо үнэхээр онцгой үр дүн гарч байгаа. Тэгээд ганц одоо сэтгэл зүйдэн ч биш. Тэр хүүхдийн өөртөө итгэл тэгэл бие физиолог одоо сая таваас харсан баг тийм ээ, хүүхдүүд ингээд бүр ингээд бүх төвшөнд нь өөрчлөлт гарч байгаа. Маш огцом өөрчлөлт гардаг. Тэгээ манайх нөгөө бусад хөтөлбөрүүдээс онцгой нь болохоор квант коучинг хөтөлбөр гээд бид нэр ингээд бясалгал байна, тийм ээ, хувиргалт байна гэд яг таны одоо өөрийн аргачлалын бүх аргачлалуудыг бид нар одоо ингээд хүүхдүүд дээрээ тохируулаад ингээд хэрэгжүүлдэг. Тэгээд тий одоо миний энэ бясалгалын аргаар бас энэ сэтгэл засаж болно гэдэг нэг юм явж байгаа. Тэрийг хүүхдүүд дээр хэрэгжүүлээд маш гоё үр дүн гаргасан байгаад би бас баярлсан л та. Тэгээ явж бясалгал бол үнэхээр хаан юм аа гэдгийг би ингээл олон зүйл дээрээс мэдэрч байна. Тэгээ энэ сэтгэл засалтай нийлээд тослоод ирэхээр масар хүчрэх юм заслын, ариуслын юм ангаалтын арга болдог гэдэг нь хүүхдүүд төр ч гэсэн батлагдчихлаа л та. Тэгээ би яг манай 4 хүүхэд бас дөрүлээ явсан шүү дээ тий. Бас хөрхөө үр дүнгууд үнэхээр гарч ийлээ. Тэгээд хоорондоо ингээ муудалцдаг байсан хүүхэд муудалцхан болд юм байна. Хоорондоо таарахгүй нэг зодчин, загинчин, зандарчин, цохоо давнд ийм асуудлууд хүүхдүүд донд байсан бол тэр байхгүй болдго юм байна. Өөрийгөө илэрхийлэхгүй зүгээр нөгөө уйлж хүүхэд чи илэрхийлээд байд юм байна. Яг яах гээд байгаа учир нь олдохгүй өрлөөд зээ аваажууд зоогоод байдаг шүү дээ. Тэр байдал нь болоод ингээд өөрийгөө илэрхийлдэг, үгээр хэлдэг тийм болж эхэлт юм байна. Гэт ингээд бас их гоё үр дүнгууд бас манай хүүхдүүдээс гарсан. Тэгээд яг хөтөлбөрийнхөө энэ онцлогоос гэд хүмүүст ингээд хэлэх юм бол энд чинь ингээд эцэг эхтийн давхар уулзаад байна шүү дээ. За дээр нь ингээд бясалгал хийлгэж जैन, зургаар ингээд уншилж जैन, арт терапи хийж जैन. Дээр нь сэтгэл зүйн ингээд сэтгэл гэж юу юм бэ гэдгийг ойлгуулж таниулж जैन. Дээр нь ингээд бүр нэг багаасаа суур тэр нэг юм амжилттай, аз жаргалтай амьдрах чадамжийн нэг ингээд хөгжүүлээд байгаа байдлууд ингээд бас харагдчихжээ л дээ. Тэгэхээр яг энэ хөтөлбөрийн онцлогоос та нэг бас нэмэх үг байвал хэлээд өгөөч. За ерөөсө хамгийн гол онцлог нь гэвэл ерөөсөө л өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжийг таних, тэрийгэ ойлгоод, тэрийгэ зохицуулж сурч байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн гол чухал нь. Сэтгэл хөдлөлөө зохицуулж чадахгүй байгаагийн нэг илэрлэл нь бол бүр хүнд хэлбэр нь бол амиа хорлолт. За тэгэл сэтгэл утрал. За тэгэл янз бүрийн донтолт тийм болоод байгаа шүү дээ. Манай хүү тэгсэн шүү дээ. Би бодлоо удирдах чадаад байгаа гэдэг. Тэгээд утсаа үзэх гээд ингэжсэн аа. За болий гээд нэг өөр юм хийсэн юм шиг байгаа. Тэгээ бодлоо яаж удирдсан миний хүү гэсэн чинь утсаа үзэх бодол төрсөн чинь би шууд өөрчлөөд өөр юм хийсэн. Би бодлоо удирдах чадаад байгаа гэнэ тэгжсэн шүү дээ. Тэгээ тэр шиг ингээ сэтгэлэн удирдах чадамжууд ингээ суулгаад байгаа юм билий. Тэгээд би яхав нөгөө хороо нэмэрлэхгүй хошуу нэмэрлэнэ гэдэг шиг нэг юм нэмэрлэхэд энэ мөнгө санхүүтэй холбоотой ялангуяа энэ арай нэг өсвөр насны хүүхдүүдэд нь 11-ээс 14 насны толин тусгал гэрэл дээр эдийн хөтөлбөр гэхэнд мөнгө санхүүтэй харилцах нэг тийм боловсролыг нэмээд олгочвол их зүгээр юм уу гэж бодсон шүү. Тэгээ яагаад тэгэхээр мөнгө гэдэг зүйл чинь вэ штэ. Хүний энэ дотроос эхэлж өсдөг байхгүй юу? Мэдлэг
мэдлэг, ур чадвар их байхаар трийг ашиглаад хүн чинь мөнгө олж байгаа шүү дээ. Ухаан, оюун ухаан, дотроо ингээд тэр цуглуулсан мэдлэг, оюун ухаан, ур чадварууд ил гарч ирээд хүнд үйлчилгээ бүтээгдэхүүн болж очоод тэгээ мөнгө болж хувираад тэгээ буцаад өөрлөө нь ингээ орж ирдгиймаа гэдгийг хүүхдүүдэд их сайн багаас нь ойлгуулад өгчих юм бол хүүхдүүд мөнгөний араас хөөх биш өөр дээрээ байж өөрийнхөө ур чадвар, оюун ухаан, мэдлэг туршилгаан өсгөхийн төлөө анхаардаг болоод эхэлнэ шүү дээ. Тийм нэг юмыг одоо нэмээд өгчөөсэй гэдээ бас ботсон шүү. Тий. За тэгээд ямар ч байсан би бол тэгж боддог юм бодмаагүй шаа. Хүн ер нь яаж аз жаргалтай амьдрах юм? Хүн ер нь яаж тэ элбэг бахин амьдрах юм? Хүн яаж эрүүл сарвал амьдрах тэр нэг одоо нууц ч гэж хэлэх юм уу? Нууц биш ер нь явж маш энгийн зүйл гэдэг юм байлээ л дээ. Тэ тийм нэг зүйлийг бол ямар ч хэлсэн ухаарч таньж авсан гэдэгтээ би эргэлцдэггүй тэгдэг. Тэ. Тэгж болж чадсан. Тэгээ тэрийг хүүхдүүдэд бас өгөх юмсан. Хүүхдүүдийг багаас нэг зөв явуулчих юмсан. Над шиг олон ингэж төгч бодилж алдаж цаг хугацаа алдуулахгүй байх юмсан гэж боддог байхгүй юу. Тэгээ ямар ч үсэн яг энэ мэдлэгээ тэгээ энэ мэдлэг ч одоо би яхаа би ч бас мэдсэн юм шиг угаасаа хорвоо дээр байж л юм л та тий. Ийм замаар үнэхээр аз жаргалтай, үнэхээр сайн сайхан, үнэхээр хэрүүл сарвал амьдрдаг тэр ухаанд хүүхдүүдээс сургах нь айгүй чухал байна. Түүнээс шигөр өнөөдөр нэг хийм ч юм уу, физик ч юм уу зүгээр нэг юм мэдлэг олж авах нь бол чухал биш болчихжээ. Яагаад тэгэхээр энэ цаг үе өөрчлөгдөж тий. Энэ ухаалаг утсанд хиймэл оюун ухаан гэ янз бүрийн технологид гарчжээ. Тэгээд багаас нэг ийм амьдралын ухаан л гэж хэлэх юм да энэ чинь тий. Ийм юмнуудад хүүхдүүдэд сурах юмсан гэдэг ийм мөрөөдлөл одоо энд ингээд яваад байгаа. Тэгээд бит хоёр бас яг энийг хэрэгжүүлэхийн тулд ирэх намраас нэг ийм хөтөлбөр хэрэгжүүлъя гэд санаачлаад байгаа тий. Тэгээд тэрийг та нэг бас. За тэгээд манай ер нь энэ хөтөлбөрийн маань хүүхдийн хөтөлбөрийн онцлог нь багшаа орчин үеийн шинжлэх ухаан тийм ээ. Яг тарих судлал, нейросайенс дээр нь Монголын өв уламжлал ингээд бас дунд нь буддын одоо философиг ингээд хослуулсан ийм цог хөтөлбөр байгаа байхгүй. Тэгэхээр яг монгол хүний онцлог тохирсон ийм онцгой хөтөлбөр байдаг. За тэгээд намраас бид нар бас одоо энийг өргөжүүлээд үнэхээр үр дүнд хүрж байгаа учраас одоо тийм ээ Монголынхаа олон мянган энэ хүүхдүүд хүрэхийн тулд бид нар эхний ээлжинд нэг 10 ангийг сонгож аваад тийм ээ 10 сургуулийн 10 ангийг сонгож аваад тий 10 сургуулийн 10 ангийг сонгож аваад тэгээд тэднэр дээрээ одоо ингээд үн төлбөргүй яг энэ сэтгэл зүйн боловсролыг ингэж олох гэж байгаа команд коучинг. Тэр нь юугаараа онцлог вэ гэвэл ганцхан хүүхдүүдэд бид нар ингэж энийг өгөхгүй ард нэгцэг эхчүүдэд нь бүр цогц юм төсөл хэрэгжүүлэх юм. Ангийн багштай нь хамтран тийм ээ сургуулийнхын удирдлагатай гэдэг ингэж цогц хөтөлбөрийг бид нар хэрэгжүүлээд 3-4 сарын хугацаатай хэрэгжүүлээд ингэж бодит үр дүн гаргаад цаашдаа ер нь Монгол улсынхаа хэмжээнд тийм ээ энэ зүрх сэтгэлийн боловсролыг түгэх ийм чин зорилготой байгаа. Энэ бол бүр онцгой үр дүн хүрэх байх гэж бодож байна. За тэгээд бид нэг 10 сургуулийг сонгох юм ажилтай болсон байгаа. 10 сургууль, 10 анги, 10 багштай хамтарч ажиллахыг бид нар бол хүсэж байгаа. Тэгээд энэ ажилд оролцох сонирхолтой багш нар байвал бидэртэй бас холбоо өрж болох бах. 10 сургуулийн 10 ангийг сонгоод бид нэр хэрэгжүүлнэ. Тэгэхээр ангийн багшд нь бид нар бас тодорхой хэмжээнд урамшуул олгоно. Хүүхдүүдэд бол үн төлбөргүй. Тэгээд тэнд очиж сэтгэл зүйн боловсрол, зүрх сэтгэлийн боловсрол олгох, тийм ээ. Хайр инэрлийн боловсрол олгох, далд тухамсрын боловсрол олгох, амьдралын ухаанд сургах гэж бас хэлж болно. Ийм боловсролыг түгээх багш нартай бид нар бас ингээд цалинжуулаад тэгээд үн төлбөргүй юм төсөл хэрэгжүүлэхээр бас ингэ төлөвлөж байгаа. Тэгээд энэтэй хамтарч ажиллах сургууль байвал бидэртэй бас холбоо өрж болно гэдэг зарыг бас энэ тайлбарт ингэ хүргэж байгаамаа. За ингээд бид хоёрын яриа бас энэ хүрээд өндөрлөе гэж бодож байна. Монголын мянган хүүхдүүд ирээдүйн хойч үе маань нүдэнд нь ингээд гэрэл цацраад хацранд нь инээмсэглэл тодроод тий царайнд нь бол аз жаргал баяр баясгал гэрэлтэж байх ёстой. Гэтэл бол өнөөдөр боловсролын системээр явж байгаа хүүхдүүд үнэндээ бол гонигийн царайтай юм хичээлдээ суудаг.
уйтгарын царайтай суудаг юм болчиход байна. Энэ бол өөрчлөх цаг нь болсны тод илрэл гэж бид үзэж जैन. Тэгээд үнэхээр хүүхдүүдийн зүрх сэтгэл рүү анхаарах цаг нь болжээ. За ингээд Монголынхоо ирээдүйн хойч болсон хүүхдүүдийг мянган хүүхдүүдийн зүрх сэтгэлийг нь хайраар ухамсарын гэрлээр дүрхцгээе гэж уриалаад энэ удаагийн яриагаа өндөрлж байна.